Сугатрын Баточор гэдээ бас одоо Батболд гишүүний дүүгийн нэрийн нэг юунд яваад байна шүү дээ. Энэ талаар та тайлбархгүй. За би харин тэгж бодсон. Манай ах тэгтээ би өглөө тэр яг арахаар нь уццсан. Бас мэдээж иргэн чинь энэ ямар юм бэ гэж. Тэгээд энэ нэгдүгээр нэрийн нэр мөн үү гэсэн. За би шалгая гэсэн надад. Ижил төстэй нэр байх нь би шалгая гэсэн. Нэгдүгээр. Тэгэхээр би за наадхаа шалгаарай бодчихроо. Өөрийн чинь нэр байвал өөрөө ийм одоо бизнесийн үйл ажиллагаа хийсэн бол энийг шалгуулах нь зүйтэй. Манай ах бол 90 оноос хойш бизнес хийж байгаа юм. 30 жил, одоо 25 жил бизнесийн үйл ажиллагаа хийж байгаа бизнесмен юм. Тэгээд шалгуулахын зэрэгцээ яагаад тэгж би хэлсэн гэхээр мэдээж яг ийм асуулт гарна. Нийгмээс гарах нь зүй ёсны хэрэг гэж бодож байна. Нөгөө Батболд тэгээд нөгөө нөхрийн улс төрчийн чинь ах нь гарсан байна гэж. Тэгээс бол бизнесмен хүн өөрөө бизнесээ хийгээ явсан бол энэ асуудал явж байгаа нь бас л хууль ёсны асуудал. А чи нэгэнд манай ах улс төрчийн ах гэд нэр холбогдох учраас нэгдүгээр наадхаа шалга, хоёрдугаар хууль хяналтын байгууллагад очиод үнэхэрийн одоо энэ хууль зөрчсөн бизнесийн үйл ажиллагаа тэр мөнгө татвартай холбоотой асуудал байгуул энэ бүгдээ шалгуулах ёстой шүү. Хэрвээ бизнес хийсэн бол. Тэгээ энийг олон нийтэд нээлттэй мэдээлж өгөөрэй гэж би бол хэлсэн байгаа. Тийм учраас энэ асуудал дээр та бүгд маань хариултыг авна гэж бодож байна.